Тэгэхээр өнөөдөр өглөөний үед бол шуурхай мэдээгээр эхлээ Трамп Ирантай хилцээ их тохиогсноор бол газрын тосны үн бол унаж эхэллээ. Өнөөдрийн үед бол 5%-аас давсан уналтыг үзүүлж байна. Тэгэхээр яахаарахгүй өнөөдрийн зах зээлийн өнгө аяс бол тодорхой нэг үгээр хэлэх юм бол улс төрийн мэдэгдүүлэн гарчиг дагсан юм өөрчлөлтийг бол үзүүлж байна. Азиас эхэлцэх айлда тэгэхээр өнөөдрийн гол баримжааг авахд бол энэ хамгийн чухал бах. Суур макро биш гарчиг бол яхаарахгүй хөдөлгөж байгаа. Гол драйвер нь бол энэ хүү улс төрийн мэдэгдэл болж байна. Яг энэ мэдээллийн дараа бол нефтийн үн цаашлаад өнөөдрийн туршид бол буух нь ойлгомжтой болж байх шүнэ. Гэхдээ энэ бол яг эрсдлийн үнэлгээг шууд буулгаж хувьцааны индексийн фьючерсүүдийг бол дээш нь татж байгаа хэрэг бол мөн байна л да. Өнөөдрийн үед бол Ази намхан талаан бүс нутгийн гол индексүүд бол бүгдээрээ өсөлттэй байна. Хамгийн гол одоо нэлээд амбицтай өсөлтийг бол Nikkei дээр харуулж явах шиг 3% давсан өсөлтийг үзүүлж байна. Мөн Австралийн хөрөнгөний биржийн ASX 200 индексийн хувьд бол бараг 2% өгсөн ийм өсөлтийг үзүүлж байна. Мөн сүүлийн хэд хоногт бол гол баримжаа авахд нэлээд их давмгай байдал үзүүлж байгаа. Kospi-ийн хувьд бол 3% давсан үзүүлж байна. Гэхдээ хамгийн чухал хөдөлгөөн бол яхаарахгүй нефт дээр гарч ирж байна. West Texas 4% давсан بود 88.77 дээр байсан. Өнөөдөр бол үргэлжлүүлэн унахаар байна. Тэгэхээр зах зээлийн хувьд бол нэг л логикоор явж байна л да. Хэрвээ галт зогсоох яриа хэлцээр бодиттой үргэлжилэх юм бол нийлүүлэлтийн хамгийн муу хувилбар алга болно гэж. Гэхдээ өнөөдрийн хувьд бол бас яг энэ Ормозын хоолой хаагдсантай холбоотой жухам ямархуу улс орнуудад хамгийн их нөлөөлж байгаа юм бэ гэдэг талаар одоо харцгаая л да, харилцан хамаарлыг харцгаая гэсэн үг. Эндээс харахад бол яхаарахгүй Азид илүү сөргөөр нөлөөлөхөр байгаа. Та бүхэн энэхүү одоо дэлгэцээс харах юм бол Пакистаны хувьд бол хамгийн их буюу одоо нийлүүлэлтийнхаа 81%-ийг нь одоо Персийн булангаас авч байгаа гэсэн. Японы хувьд бол 57% авж байна. Тайланд, Өмнөд Солонгосын хувьд, Энтегийн хувьд тал эрэлтээ бол ойрхон орнотын бүс нутгаас ангаж яана гэсэн. Эндээс ингээд харах юм бол одоо манай хамгийн гол харж явах ёстой Хятадын зах зээл бол нийт 35%, газрын тосныхоо 35%-ийг нь энэ мөргөлдөөн болж байгаа бүс нутгаас авч яах юм бол бусад улс орнуудтай харьцуулахад бусад бүс нутагтай харьцуулахад Азийн хувьд бол илүү сөрөг цохилтонд орох ийм дүр зураг бол харагдаж байгаа. Тэгэхээр макро талаас нь хараад үзэх юм бол яхахгүй одоо бол Персийн булангийн эрчим хүчний харилцан хамаарлыг одоо энэ Европын улсуудтай харьцуулаад харьцгаая. Тэгэхээр Грекийн хувьд бол нэлээд өндөр хөв, Польшийн хувьд бол нэлээд өндөр. Гэхдээ Итали, Франц, Их Британий хувьд бол энэ харилцан хамаарлал бол буурсан маягтай харж байна. Тэгэхээр нийлүүлэлтийн шок бол яхахгүй инфляцийг өдөөдөг. Харин ийм төрлийн одоо инфляц дээр мөнгөний хатуу одоо бодлого нэмэгдэх нь эрэлтэнд суурилсан одоо demand driven гэж ярддаг инфляциас ч илүү санхүүгийн хувьд бол хямрал үүсгэх эрсдэл үүсгэж болзошгүй гэдэг анхааруулга бол стратегчдийн хувьд бол гаргаж байна. Ингээр хэлэх юм бол нефтийн хувьд өсөх тусам бодлого зөөлрөх юм орон зай бол хумигдэж байгаа. Тэгэхээр кросс асет зураг дээр ч гэсэн энэ логик бол дэмжиж байгаа. Ам доллар суларсан, алтны хувьд бол 9 өдөр дараалсан уналтаа зогсоогоод одоо бол 4500-ийн бүсэд бол өрсөн байгаа. Мөнгөний хувьд ч гэсэн мөн дээшилж байна. Тэгэхээр энэ юг харуулж байна гэхээр зах зээл нэг талаасаа эрсдлийн хувьд бол хөрөнгө рүү буцаж орж байгаа ч гэсэн нөгөө талаасаа хамгаалтын позицууд байрлалуудаа бүр мөсөн тайлаагүй гэдгийг бол харж байгаа. Нэг л гол зангилаа энэ дээр харагдаж байгаа нь юу гэхээр Ормозын хоолой боддоор хэвийн урсгалдаа орж байна уу гэдэг мэдээлэл байгаа. Ираны хувьд бол зарим арилжааны одоо хөлөг онгоцудаас транзит төлбөр авч чиглэсэн. Нэгээс 2 сая долларын транзит төлбөр авч чиглэсэн гэх мэдээлэл гарсан. Мөн Иранд дайсагнаагүй гадаадын хөлөг онгоцудаас өөрсдийн нөхцлөөр бас нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ дотроо өмнөдгөөш Хятадын одоо нийлүүлэлтийн сүлжээг ханган нийлүүлж байгаа гол хөлөг онгоцууд бол нэвтрүүлж байгаа гэдэг ийм мэдээлэл байсан. Гэхдээ бүрэн чөлөөтэй биш гэсэн. Тэгэхээр зөвхөн яриа хэлцээр эхэлж магадгүй гэсэн мэдээлэл бол зах зээлийг тийм ч удаан тайвшруулах боломжгүй гэдэг нь бол энэс харагдаж байгаа. Тэгэхээр энэ 7 өдрийн хувьд бол анхаарал татах 3 зүйл байх шиг байна. Нэгдүгээрх нь бол пүрэв баригт болох яриа хэлцээний одоо болцсошгүй яриа хэлцээг
өндөр түвшний хилцээ хэр зэрэг үргэлжилэх юм бэ гэдэг байгаа. Бас эхэлсэн үний юм уу бодтой юм уу гэдэг мэдээлэл байгаа. Хоёрдугаарт бол ярахаар гуурмузын хоолой тээвэрлэл бодтоор сэргсэн байна уу гэдэг мэдээлэл байгаа. Мөн гуравдугаарт нефтийн хувьд бол $90 гэсэн бенчмарк ханшийн босхийг бол нэлээд сайн одоо ажиглаж харж явах хэрэгтэй баг. Эсвэл буурах уу эсвэл үүнээс дээшилэх үү гэдэг ийм одоо гол мэдээллийг бол харж байх хамгийн зөв болох. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол яхаарахгүй баримж авахд зах зээл хамаагүй илүү тайвширсан байна. Гэхдээ энэ ралли баттай одоо эргэсэн сэргэлтэхээс илүүтэйгээр муу мэдээ саарсан үеийн амсгийсэн үе гэж харах нь зөв болж байх шиг байна.